Үргээс Сапорогийн тойрог дээр нэг бяцхан охины аим өргөцсөн харамсалтай үйл явдлаас манай сэтгүүлч мэдээлэл хүргэх гэж байна та бүхэн. За тэгэхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бидний нэрлэлгээр шаасны нэрэмжит 3 дугаар эмнэлгийн уурдах талбайд баригдчихсэн Мүүди гэх барилгын ажлыг хийжсэн кран дээр кран нурснаас 13 настай охины алтай аим өргөцсөн харамсалтай хэрэг гарсан байна. Тэгэхээр яг тухайн барилга дээр бол Солонгос барилгын ажилчид ажиллаж байсан гэсэн мэдээллийг их сурвалжууд өгöd байгаа. Тус хэрэгээс болоод яг замын хөдөлгөөн бол тухайн хэсгээр хороол руугаа өгсдөг зам дээр 30-аас 40 минут цаатсан байсан. Ингээд замын цагдаагийн яриаг эхлээд хүргье. За тэгэхээр та бүхэн харж байгаа бох яг Сапорогийн тойрогоос 3 дугаар эмнэлэг рүү гардаг явган хүний гарцсан дээр те хоёр урсгалтай замын гол хэсэг яг явган хүний зорчих хэсэгтэр тухайн караунж ээжтэйгээ явж исэн 13 настай охины дээр унсан байгаа нь дүр зургийг харагдаж байна. Тэгэхээр яг газар дээр бол нас орсон охины ээж аав нь бүгд ирсэн байсан. Одоо харагдаж байгаа нь бол яг тэр үед явж исэн машиныг бас кран дамнаад унсан байсан. Жолоочийн биеийн байдал тааруу гэсэн мэдээлэл байснаас яг бодиттой хаана хүргэгдэж очисон, одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар бодиттой мэдээлэл байгаагүй. Энэ харагдаж байгаа барилгыг бол Мүүди гэх компани барилга гэдэг байгаа. Нийт 13 давхар баригдах ёстой байснаас яг өнөөдрийн байдлаар бол 7 давхар нь баригдсан байсан. Тухайн үед газар нь нураад энэ кран нь бол унтсан байж байгааг та бүхэн харж байна. Газар нь цөмөрч орсноос одоо кран нурсан. Тийм. Яг краны үзүүр хэсэг нь одоо охин дээр унсан юм байна. Үзүүр хэсэг нь бол унаад яг краны их бие нь бол энэ унтсан барилгынхаа хажуу дээр унтсан байгаа нь бол харагдаж байна. Барилгынхаас ямар нэгэн тайлбар яриа авах боломж байв уу? Яг барилга хариуцсан мэрэгчлэнүүд байгаагүй тухайн барилгын талбай дээр Солонгос ажилтнууд барилгынхаа дээр одоо энд харагдаж байна л да. Бүгд барилга дээрээ гараа зогссон, барилгынхаа подол хэсэгт бас ороод нуугдсан байна гэсэн мэдээллүүдийг их сурвалжууд өгч ирсэн. Тухайн хэсгээр онцгой байдлынхан, нийслэлийн замын цагдаагийнхан, мөрдөн байцаах газрынхан гээд бүх холбогдох мэрэгчлэнүүд шуурхаа ажиллаж ирсэн. Газрыг хамгаалтанд авсан. Ерөнхийдөө бол тодорхой мэдээлэл өгөх хүмүүс бол яг энэ үед байгаагүй. Цаг 30 минутын өмнө бас үйл явдал дээрээс бид мэдээгээ бэлтгэж ирсэн байгаа. Одоо та бүхэн харж байна яг 6 цаг 30 минутын байдлаар кран унсан хэсэг нь харагдаж байна. Энэ бүр зам тэгнээд бүр дамнаад унсан байна шүү дээ. Тэгэхээр явган хүний одоо явган гарцаа зам хөндлөн гарч ирсэн явган зорчигч бол одоо барилгын кран энэ хүртэл нураад хүний амьд хүрэн чинээ бас зорчигч хүний хувьд бол бас санаанд орохоргүй юм байна тийм. Тэгэхээр охины аймыг аврах боломж юу байсан гэж ярьж байна уу? Яг тухайн үед газар дээр нь байсан хүмүүсийн хэлж байгаагаар бол яг газар хөдлөлчүүдээ л гэж тухайн үед хүмүүс бодсон. Тэ гинтийн их дуу чимээ гарсан газар хөдлөж гинүү гэж бодсноос барилгын кран ингэж унж ирж байгааг ерөнхийдөө өмнө үзэж байгаагүй юм харамсалтай хэрэг гарсан. Үнэхээр хүн болгон зочирцсан байсан. Яг энэ барилгын хажуудалд буян Цитунари гэдэг эмнэлэг байсан л та. Тухайн эмнэлэг твтж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар бол яг гинт яг их дуу чимээ гарсан. Бид нар энэ барилга нурхнуудаа газар хөдлөж гинүү бүгдээрээ гарах уу гэж ярилцчихэд л ингээд яг их дуу чимээ гараад хүн ойрлох чимээ гараад хүүхд дээр краны толгой хэсэг нь унтсан байсан гэсэн мэдээлэл бидэнд өгч ирсэн. Яг энд харагдаж байгаа дүрсэн дээр бол бүх холбогдох мэрэгчлэнүүд ирээд тэ дүгнэлт шинжилгээ хийгээд зогсож байгаа нь харагдаж байгаа. Одоо хорооллоос дээшээ өгсдөг хэсгийн зам бол тухайн хэсэгтээ өгсөх хэсгийг бүрэн хаацсан. Уруудж байгаа хэсгийнх нь бол замын урсгал маш их төвчрэлтэй, жолооч нар гайхсан бухимдсан байдлаас энд маш их байсан. Энэ онцгой байдлынхаа цагдаагийн ерхий газрын одоо цагдаа нар ерөнхийдөө одоо хугацаа алдалгүй түргэн шуурхаа ирсэн байна. Газар дээр нь бол бид нэрийг 6 цаг 30 минут гэхэд бид нар бол газар дээр нь очисон. 6 цаг 50 минут гэхэд түргэний машин ирээд яг амалтсан хүүхдийг бол авч явж исэн. За тэгэхээр яг замын төвчрэлтэй холбоотойгоор бас замын цагдаагийнхаа тухайн газар дээр ажиллаж исэн нийслэлийн замын цагдаагийн газрын олон нийтэд харилцах засгийн ажилтны яриаг одоо хүргэе. Одоос нь 30-40 минутын өмнө осол гарсан. Тэгээ одоогийн байдлаар хэргийн газрын үйлчлэгийг хийж байна. Тэгээд одоо ингээд хөдөлгөөнийг бүрээ хаацсан, хэргийн газрын үйлчлэгийг хаацсан, хэргийн газрын үйлчлэгийг хийгээд дууссан. Одоо хөдөлгөөний аюулгүйдлийг хангаад хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. Хэргийг бол Баянгол дүүргийн мөрдөн байцаах хэлцээс цагдаагийн хэлцээсээр шалгаж байна. Хэргийн газар.
Тэгэхээр мүүдийг их тухайн энэ барилгын ажил бол хавар эхэлсэн байгаа. Та бүхэн одоо дүрсэн дээрээс харах байхаа яг барилгын ажил явуулах талбайн хувьд бас яг шаардлага хангаагүй болоо да гэж харагдчихсэн. Яг явган хүний замтай тулгаад барьсан хажуу талд нь үйл ажиллагаа явуулж байгаа буян цэтунарын эмнэлгийн хувьд бол яг 20 метрийн зайтай од хиймэргээд бас барилгын дүрс одоо харагдах бах. Тухайн барилгын хувьд бол яг энэ барилгын үйл ажиллагаа явуулж байгаа газартай ерөөсөө л 1 метр ч хүрэхгүй зайтай баригдсан байгаа. Тэгэхээр яг тухайн барилгыг бол харж исэн тэнд ажиллаж исэн хүмүүсийн хувьд энэ барилга нь ямар ч те стандартын шаардлага хангаагүй барилгын ажил явуулах стандартыг хангаагүй барилга байна гэж хэлэх хүн байсан. Ингээд тухайн газарт ажиллаж исэн нэг иргэний яриаг одоо хүргье. Би манай минь 3 дугаар эмнэлэгт очиж байгаа л да. Тэгээд урд нь энэ буян цэтунаараа энэ эмнэлэгт очижсэн. Тэгээд 3 давхт нь байсан. Тэгэхэд энэ бол яа ингээд ямар ч аюулгүй хамгаалтын бүс байхгүй. Яг 3 давхрын цонхоор хаад яг ингээд цогны хажуугаар кран ингээд эргэлдээ шар ингээд явжсэн байхгүй. Тэгээд бүгд ямар амар юм бэ гэж бодчихсон. Одоо тэгээд эмээ 3 дугаар эмнэлэгт шилжээд твтсэн байгаа. Тэгээд би сая энийг хараа бүр амар эмзэглээлтэй. Би барилгын ангийн сурагч оюутан. Тэгээд энэ бол өмнөхөр хууль бусаа барилга. Ингэж барихыг зөвшөөрөхгүй. Тэгээд энэ ч угаасаа ажлын аюулгүй бүс гэж байх хэвээр. Краны хүртэл урт хацсан байна те. Энд ингээ хашаа барих хэвээр. Тэгээд энэгээр ямар ч хүн явахгүй, хүний бүр тусна гарц те, хүн хаагур явах уу, зааж гсэн байх хэвээр. Тэгэд ямар ч юм байхгүй шууд кран унаад ирж. Энэ бол өстой энэ барилгын компани бол тэр чигээр нь хариуцлага бүрэн өөрнө. Энэ бол үнэхээр өстой эмзэглэж байна.